Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Олон улсын стандартын академийн сурагч багш Уран Чимэг байна. Та бүхэнд ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо стандартын танилцуулах сургалтыг хүргэж байна. Энэхүү сургалтаар бид ISO 9001 чанарын менежментийн тогтолцоо стандартын үндсэн ойлголтуудтай танилцах болно. Сургалтын агуулгад стандартыг танилцуулж та бүхэнд мэдлэг олгох, чанарын менежментийн тогтолцооны стандартын түүх, хөгжлийг танилцуулах, стандартын зорилго, бүтэц, хэрэгжүүлэлтийн ач холбогдлыг ойлгох, PDCA цикл, чанарын 7 зарчмыг тайлбарлах, эрсдэл суурилсан сэтгэлгээ, процесс суурилсан сэтгэлгээ гэж юу вэ гэдэгтэй танилцах. Чанарын менежментийн тогтолцоо ба доктортой хөгжлийн зорилтуудтай танилцах болно. Энэхүү сургалтанд бүх төрлийн стандарт сонирхчид, байгууллагын нийт ажилтнууд, стандартаар мэргэшгээр зорж буй мэргэжилтнүүд хамрагдах болно. Олон улсын стандартчлалын байгууллага буюу ISO нь Швейцарь улсын Женев хотод төвтэй олон улсын байгууллага юм. ISO нь 1947 оны 2 дугаар сарын 23-ны өдөр аль биесээр байгуулагдсан. Өнөөдөр ISO нь дэлхийн 177 гаруй улсыг хамарсан гишүүнчлэлтэйгээр стандарт боловсруулах, батлах үйл ажиллагааг явуулж байна. ISO стандартууд нь улс орнуудын хооронд бүтээгдэхүүн үйлчилгээ, менежментийн тогтолцоог ижил түвшинд ойлгож, харилцан хүлээн зөвшөөрөх суурийг бүрдүүлдэг. ISO гэдэг үг нь шууд утгаараа олон улсын стандартлын байгууллагын товчилсон нэршил биш юм. Хэрэв товчилсон үг байсан бол хэл бүрт өөрөөр бичигдэх ёстой болох байв. ISO гэдэг нэр нь грек хэлний ижил тэнцүү гэсэн үгнээс гаралтай. ISO 9001 стандартын түүх нь 1920-ад оноос эхэлтэй. 1920-оос 1940-од онд бүтээгдэхүүний чанарыг хяналт шалгалтаар баталгаажуулдаг байсан. Үйлдвэрийн шугамын төгсөлд хүмүүс бүтээгдэхүүн бүрийг шалгаад хэрэглэгчийн шаардлагад нийцэхгүй гологдсныг нь ялган салгадаг байлаа. 1940-од оны сүүлээр Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яам Японы үйлдвэрүүдийг амжилттай болгосон нэгэн арга барилыг анхааран судалж эхэлсэн. Тэд энэ аргыг судлаад чанарын баталгаа гэж нэрлэсэн систем тогтолцоог бий болгосон. Энэ систем нь бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөг бүх ажлыг журам процессор удирдахыг шаарддаг болсон байна. 1979 онд Британий стандартчлалын байгууллага BS5750 нэртэй чанарын стандартын анхны хөлбөрийг гаргасан. Энэ стандарт нь аль ч үйлдвэрт ашиглах боломжтой байснараа онцлогтой байлаа. Эдгээр стандартыг нэвтрүүлсэн байгууллагууд шалгуулж баталгаажсны дараа аль биесний тэмдэглэгээ ашиглах хэрэгтэй болдог байлаа. 1987 онд олон улсын стандартчлалын байгууллагаас BS5750 стандартад үндэслэн ISO 9000 стандартын цувралуудыг боловсруулан баталсан. Эдгээр стандартыг Европын холбоо болон Их Британь зэрэг олон улсууд хүлээн зөвшөөрч хэрэглэж эхэлсэн байдаг. Анхандаа ISO стандартуудыг ихэвчлэн үйлдвэрлэлийн байгууллагад зориулан боловсруулсан байсан боловч үүсгэний байгууллагт ч гэсэн эдгээрийг тохируулах шаардлагатай болсон. Иймээс 1994 онд стандартуудыг үйлчлэгээний салбар тохиромжтой болгож шинжлэхдээ түлхүү хэрэглэгчийн сэтгэл ханамжид анхаарсан байна. 2000 онд дахин томоохон шинжилгээг хийсэн байна. Тасралтгүй сайжруулалтыг чухалчилсан өнөөгийн хэлбэрт оруулж шинжилсэн. 2008 онд зөвхөн үг хэллэгийн бага зэргийн өөрчлөлт хийсэн. Шаардлагыг илүү тодорхой болгосон. Нэмэлт шинээр үүрэг хариуцлагыг оруулаагүй. Байгууллагуудын хувьд баримт бичиг болон процессыг илүү наривчлан сайжруулахад голчлон анхаарсан байдаг. 2015 оны хөлбөрт чухал шинжилгэүүдийг багтаасан. Энэхүү хөлбөрт дараах томоохон өөрчлөлтүүд орсон байдаг. Үүнд эрсдэл суурилсан сэтгэлгээ, байгууллагын удирдлагын түвшинд илүү өргөн хүрээтэй анхаарах, хэрэглэгчийн сэтгэл ханамжид илүү хүчтэй ач холбогдол өгөх болсон байна. Энэхүү хөлбөр нь чанарын менежментийг орчин үеийн бизнесийн арга барил, дижитал хөгжил болон нэгдсэн менежментийн тогтолцоотой уялдуулснараа онцлогтой. ISO-с гаргасан 9001:2015 гарын авалгад дурдсанаар эрсдэл суурилсан сэтгэлгээг нэвтрүүлсэн зүгээр нэг онлын өөрчлөлт биш. Харин урьдчилан сэргийлэх, удирдах тогтолцооны хэрэгцээ дэлхийд даяар нэмэгдсэнтэй шууд холбоотой байсан. Энэ нь ISO стандартын шинжилэл бүр судалгаан дээр суурилдаг, салбарын зөвшөлтсөл дээр суурилдаг, олон улсын мэргэжлүүдийг багтаасан хороодын оролцоонд тулгуурлан хийгддгийг харуулдаг байна.
Өөрөөр хэлбэл стандартууд нь зөвхөн дүрм журм мөрдүүлэхэд биш, шилдэг туршлагыг бодитоогоор нэвтрүүлэхэд чиглэдэг. 2026 онд ISO 9001 стандарт маань шинжлэгдэн гарахаар 9 сард гарахаар хүлээгдэж байгаа. Чанарын менежментийн тогтолцооны стандартууд нь дотор хэд хэдэн цуврал стандартуудаас бүрддэг. Үүний нэг нь ISO 9001 стандарт бөгөөд 9001 стандарт нь чанарын менежментийн тогтолцооны шаардлагуудыг багтаасан стандарт юм. Өөрөөр хэлбэл энэ стандартад тусгасан шаардлагуудыг бид дагаж мөрднө гэсэн үг. ISO 9000 стандарт нь чанарын менежментийн тогтолцооны үндсэн өгтгөн тайлбар тойл буюу менежментийн тогтолцооны үндсэн нэр томьёог тайлбарласан стандарт байдаг. Энэ стандарт нь ISO 9001-ийг ойлгох, хэрэгжүүлэх шаардлагатай суур мэдлэгийг өгдөг. За мөн ISO 9001-ийн шаардлагын үндэс болдог байна. Түүнчлэн чанарын менежментийн зарчмуудыг энэ стандарт дээр хамааруулан тайлбарласан байдаг. ISO 9004 гэдэг стандарт байна. Энэ стандарт нь байгууллагын доктортой амжилтыг хангах удирдамж стандарт юм а. ISO-гийн стандарт бүр нь өөр гэсэн зорилгооттой байдаг. За жишээ нь хэд ISO 9001 стандарт маань байгууллагын хэрэглэгч болон хууль зохицуултын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг тогтмол нийлүүлж чаддаг болох ингэснээрээ хэрэглэгчийн сэтгэл хангамжийг нэмэгдүүлэх зорилготой стандарт байдаг байна. За стандартын тэмдэглэгээ нэршлиг зөв ойлгох нь маш чухал байдаг. Маш олон хүмүүс сургалтын үеэр асуудаг ISO 9001:2015, MNS ISO 9001:2016 стандартуудын хоорондын ялгаа юу юм бэ? Эдгээрүүд нь өөр стандартууд юм уу гэсэн асуултууд их гардаг. Тэгэхээр эдгээр нь бол ялгаагүй адилхан нэг стандарт гэж ойлгож болно. ISO 9001:2015 гэсэн нэршилтэй байх юм, тэмдэглэгээтэй байх юм бол олон улсын стандартлын байгууллагаасаа баталсан стандарт буюу 2015 оны хувьбараараа байна гэж ойлгох нь байна. За MNS тэмдэглэгээ нь бол Монголын үндэсний стандарт гэсэн тэмдэглэгээ байдаг. За MNS ISO 9001:2016 гэх юм бол Монгол улсын үндэсний стандартаар бүртгэгдсэн олон улсын стандарт буюу 2016 онд батлагдсан үндэсний болон батлагдсан байна гэж ойлгож болох юм. Тэгэхээр ISO 9001:2015, MNS ISO 9001:2016 гэсэн нэршил нь бол нэг стандарт бөгөөд зөв хувилбар нь байх нэ. Стандартын шаардлагуудыг ярихаас өмнө бид стандартад хэрэглэгддэг түлхүүр нэр томьёо тодорхойлолтуудыг зөв ойлгох нь чухал. Менежмент гэж юу вэ? Та юу гэж бодож байна? Менежмент гэдэг нь байгууллагыг чиглүүлэх, хянахад чиглэсэн уялдаа холбоо бүхий үйл ажиллагаануудыг хэлдэг. Харин чанарын менежмент гэж юу байх вэ? Чанарын менежментэд чанартай холбоотой удирдлагыг хамааруулан ойлгоно. Тухайлбал чанарын менежмент гэдэг нь ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээ сайн чанартай байхад анхаарч удирдлагыг хэлдэг. Жишээ нь чанарын бодлогыг тогтоох, зорилгыг тодорхойлох, процессуудыг бий болгох, чанарын төлөвлөлт хийх, чанарын хяналтыг хэрэгжүүлэх, чанарын баталгааг хангах, чанарыг сайжруулах гэх мэт. За харин чанарын менежментийн тогтолцоо гэхээр юу гэсэн үг вэ? Тогтолцоо гэдэг нь чанартай холбоотойгоор үйлчилдэг менежментийн тогтолцоо түүний нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл чанарын менежментийн тогтолцоо гэдэг нь чанарыг сайн байлгахын тулд байгууллага дотроо баримталдаг дүрм, журм, арга барилын цогцсон юм. Жишээ нь тухайн ажил хэрхэн эхэлдэг, хэрхэн хийгддэг, хэрхэн шалгадаг, хэрхэн сайжруулдаг гэсэн нийт тогтолцоо гэсэн үг. За дараагийн бидний ойлгохтой нэг чухал ойлголт бол эрсдэл суурилсан сэтгэлгээ юм. Эрсдэл гэдэг нь тодорхой бус байдлын нөлөө. Харин тухайн нөлөө нь сайн ч байж болно, эсвэл муу ч байж болно. ISO 9001 стандарт нь асуудлыг гарахаас урьдчилан сэргийлэх чиглэсэн. Тиймээс стандартын бүх шаардлагуудад эрсдэл суурилсан сэтгэлгээг шингээж өгсөн байдаг. Эрсдэл суурилсан сэтгэлгээ гэж юу вэ? За энэ альва ажлыг хийхдээ юу асуудал болж магадгүй вэ? Хэрвээ тийм зүйл болбол яах вэ гэж урьдчилан бодож түүнд бэлэн байх сэтгэлгээ юм. Өөрөөр хэлбэл тухайн асуудал гарсны дараа сандрах биш, болохоос өмнө бодож ажиллана гэсэн. Жишээ нь ажил эхлэхээс өмнө хугацаа амжихгүй бол би яах вэ? Хүн дутвал яах вэ? Алдаа гарвал яаж хурдан засах вэ?
гэж бодож төлөвлөж байвал энэ эрсдэл суурилсан сэтгэлгээ юм. Эрсдэл гэдэг нь заавал муу зүйл биш. Заримдаа боломжч байж болно. Жишээ нь шинэ арга туршихад алдах эрсдэл байна. Гэхдээ илүү хурдан, илүү сайн болох боломжч байна. Байгууллагад ийм сэтгэлгээг бий болгоход анхаарах хамгийн чухал зүйл бол удирдлагын хандлага юм. Удирдлагууд хэн буруутай вэ гэж асуухын оронд яагаад ийм зүйл болчихв? Дараа дахин давтагдахгүй тулд яах вэ гэж асууж сурах хэрэгтэй. Хэрэв эрсдлийг хэлсэн ажилтнаа загнадаг бол хүмүүс үг хэлэхээ болдог, айдаг. Энэ тохиолдолд жинхэнэ асуудал нуугцаар л үлддэг. Эрсдэл суурилсан сэтгэлгээг бий болгохын тулд дараах энгийн зүйлийг өдөө хийж болно. Нэгдүгээр, ямар нэгэн ажил шийдвэр юм заавал энд ямар эрсдэл байна вэ? Болохоор боломж байвал яаж энэ эрсдлийг сэргийлэх вэ гэж асууж хэвших хэрэгтэй. Хоёрдугаарт, эрсдлийг том төвөгтэй юм шиг харах хэрэггүй. Зүгээр л юу болохгүй байж магадгүй. Тэгвэл яах вэ гэсэн 3 асуулт байх хангалттай. Гуравдугаарт, алдаа гарвал шийдэх биш, суралцах боломж гэж хардаг урамсгалыг бий болгох шаардлагатай. Дөрөвдүгээрт, эрсдлийг бичих заасан дээр л үлдээх биш, өдөр тутмын ажилтайгаа холбож үзэх. Төлөвлөгөө, тайлан, уулзалт бүр эрсдлийн тухай итгэн минут ярьдаг болох. Товчхондоо дүгнж хэлэхэд эрсдэл суурилсан сэтгэлгээ гэдэг нь болчихсон асуудалтай ноцтолдох биш, харин болчихж магадгүй асуудлыг урьдчилж хардаг соёл юм. Ийм соёл бий болвол гинтгийн асуудал байгууллагад багасна, хүмүүс илүү хариуцлагатай болно, байгууллага илүү тогтвортой өчөх үндсээр бий болдог. За дараагийн бидний ойлгох ёстой дэлгүүр ойлголтуудын нэг бол үйл явц буюу бидний хэлж ярьж заншсанаар процесс юм. Процесс буюу үйл явц гэж юу вэ? За бидний ойлгодгоор процесс гэдэг нь оролтуудыг ашиглан хоорондоо уялдаа холбоотой үйл ажиллагаагаар дамжуулаад зорьсон үр дүн гаргахыг хэлдэг. Жишээ нь бид оролдоор захиалга, материал, мэдээллийг аваад үдгээрийг боловсруулад, хийгээд, шалгаад бэлэн бүтээгдэхүүн эсвэл үйлчлэгээ болгон гаргахыг хэлж байгаа гэсэн. Процессыг ойлгох нь яагаад чухал вэ? Байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчлэгээ, эдгээрийг бий болгодог процессуудыг ойлгож тодорхойлох нь байгууллага хэрхэн нэг цогц систем болж ажиллаж байгааг ойлгоход тусалдаг. Ингэснээрээ тухайн процессыг хэрэгжүүлэхэд ямар эрсдэл байна вэ? Ямар хяналт хэрэгтэй вэ гэдгийг тодорхой харж чаддаг. Процессыг шинжилнэ гэсэн ойлголт байдаг. За ингэж шинжилэхэд бидэнд юу хэрэгтэй вэ? Тухайн процесс байгаа эсхийг ойлгоно, эсвэл шинээр зохион байгуулахдаа дараах зүйлсийг тодорхой болгох шаардлагатай. Оролдоор бид юу ашиглаж байна вэ? Гаралтаар бид юу гаргах вэ? Ямар хяналтыг алдаа гаргахгүй тулд тавих вэ? Ямар нөөц буюу хүн, тоног төхөөрөмж, цаг хугацаа, мэдээлэл хэрэгтэй вэ? За эдгээрийг ойлгохын тулд зураглалт хэлбэрээр зурвал маш ойлгомжтой болдог. Процессын зураглалыг гаргаснаар процесс үнэхээр хэрэгтэй юу? Зөв зохион байгуулалттай юу? Эсвэл зүгээр л аяндаа бий болсон уу гэдгийг харахад тусалдаг. Заримдаа нэг процессын гаралт нь дараагийн процессын оролт болж болох тохиолдол бий. Ийм үед нэг процесс байна уу? Эсвэл олон процесс залгагдсан уу гэдгийг ялгахад хэцүү байж болох юм. Зарим оролт огт өөрчлөгдөхгүйгээр гарц болдог. Жишээ нь үйлдвэрлэлд ашиглагддаг зураг төсөл гэх мэт. За зарим тусгай процессууд байдаг. Хэрэв гарчуу бүтээгдэхүүний чанарыг дараа нь амархан шалгаж болдоггүй бол үүнийг тусгай процесс гэж нэрлэж болдог. Процедур гэсэн ойлголт байна. Процедур гэдэг нь тухайн үйл ажиллагааг яаж хийх ёстойг заасан арга аргачлал юм. Энэ бичигдсэн заавар байж болно, эсвэл байнга баримталдаг дадал байж болно. ISO 9001 стандартад үүнийг гүйцэтгэх ёстой үйл ажиллагаа болон хүрэх үр дүнг тодорхойлсон баримтжуулсан мэдээлэл байх шаардлагатай гэж ойлгодог. Товчхон дүгнж хэлэхэд процесс гэдэг нь оролтыг гаралт болгон хувиргах үйл ажиллагаа юм. Процессыг таних нь эрсдлийг харахад туслана, процессын зураглал, ойлголтыг хэлбэр болгодог. Процедур бол процессыг яаж хийхийг, хэрхэн хийхийг заадаг зааварчилгаа гэж ойлгож болно. За энэ жишээ зурган дээр бид процессыг энгийн логик дараалал харуулсан үйл явцын схемийг харж байна. За тухайлбал одоо нэгдүгээр эхлэл зэг. Энд үйл явц эхэлдэг. За өөрөөр хэлбэл ямар нэгэн ажил хийх шаардлага гарч буй мөчийг харуулж байна.
Оролтын их усүрт бид оролтыг хаанаас хинээс авч байна вэ гэдгийг харуулдаг. Жишээ нь өмнөх процессоос, ханган нийлүүлэгчээс, хэрэглэгчээс, бусад сонирхч талаас. Өөрөөр хэлбэл ажил хийх шаардлагатай хэрэгцээтэй зүйлсийг хаанаас авч байна вэ гэдгийг харуулж байна гэсэн. За, оролтод үйл явцад ашиглагдах бодит нөөцүүдийг авч үзнэ. За, тухайлбал эд зүйлс, эрчим хүч, материал, мэдээлэл гэх мэт. Үйл ажиллагаа хэсэгт процессын гол хэсэг буюу энэ оролтыг ашиглаад ажил хийгдэж буй үеийг бид нар харуулдаг. За, энд бид боловсруулна, хийн, гүйцэтгэн, хянан, шийдвэр гаргана. Гүйцэтгэлийг хянах явцад хянах хэмжих шалгалтын боломж цэгүүдийг бас тодорхойлж гаргаж ирнэ. Энд бид процессын явцад зөвхт ажлыг хийж гин үү, зөв хийж байна уу, алдаа гарч байна уу гэдгийг шалгаж хэмжих цэгүүд юм. Энэ чанарыг хангахад маш чухал үзүүлэлтүүд гэсэн үг. За, гаралт хэсэгт бид үйл ажиллагааны үр дүнд гарч буй эцсийн зүйлүүдийг харуулна. Энд эд зүйл, эрчим хүч, мэдээлэл гэх мэт. За, жишээ нь бүтээгдэхүүн үйлчлэгээ, шийдвэр, тайлбар, хэлбэртэй мэдээлэл гэх мэт гаралтууд байж болох нь. Гаралтыг хүлээн авагчид нь хэн хүлээж авч байна уу гэдгээс хамаарат хэрэглэгчид байж болно, дараагийн процесстэй холбогдох бусад сонирхч талууд байж болно. Өөрөөр хэлбэл нэг процессын гарц нь дараагийн процессын оролт байж болох юм аа гэсэн. За, төгсгөл цэг нь энд үйл явц дуусна, зорьсон үр дүн гарсан хэсэг нь тодорхой болно гэдгийг энд харуулж байна гэсэн үг. Нэг үйлдвэрээр дүгнэхэд оролтыг авч үйл ажиллагааг хийж хяналт тавиад гарц гаргаж дараагийн хүн процесс өгдөг нь үйл явц гэж товчхон дүгнж болж байна. Өмнөх хэсгээр бид процесс гэж юу гэдэг тухай ярилцсан байгаа. За, энэ удаад бид процессын хандлага гэж юу вэ? Процесс суурилсан сэтгэлгээ гэж юу гэдгийг ярилцъя. Тэгэхээр олон улсын ISO стандартууд нь чанарын тогтолцоо, менежментийн тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, үр ашигтай байлгахын тулд сайжруулах явцдаа процессын хандлагыг ашиглахыг дэмждэг байдаг. Үүний зорилго нь шаардлагыг хангах, улмаар хэрэглэгчийн сэтгэл амжийг нэмэгдүүлэхэд чиглэгддэг. За, энэ зорилгоор процесс суурилсан хандлагыг хэрэглэхийг дэмждэг байх нэ. Тэгэхээр процессын хандлага яагаад чухал вэ? Процессын хандлага гэдэг нь ер нь ажлуудыг зохион байгуулалттай, уялдаа холбоотой удирдах, хэрэглэгч сонирхч талд үн цэнийг бий болгох, тогтвортой, урьдчилан таамаглаж болох үр дүнд хүрэхэд тусалдаг байна. Ихэнх байгууллагууд хилтэс, алба, нэгжүүдээс бүрдсэн босоо удирдлагын бүтцтэй байдаг. Ийм үед нэг хилтэс өөрийн ажлаа сайн хийхэд анхаардаг, харин эцсийн хэрэглэгч бүх ажилтанд харагддаггүй сул талтай байдаг. Хилцүүдийн зааг дээр асуудал үүсэх нь элбэг, хэрэглэгчид очих эцсийн үр дүн сайжрахгүй байх тохиолдлууд маш их гардаг. Харин процессын хандлагыг ашигласнаар юуг өөрчилж болох вэ? Процессын хандлага нь хилцүүдийн хооронд хязгаарыг давж ажлыг хэвтэй байдлаар бүх хүнд нэг л зорилгын төлөө ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл миний хилцс биш, эцсийн үр дүн хэрэглэгч төвдөнд тавигдана. Энэ нь байгууллагын чанарын бодлого, стратегийн чиглэлтэй нийцэж ажиллахад нь хилцс нэгжүүдэд тусалдаг байна. Процессын хандлагыг хэрэгжүүлэхэд PDCA цикл, эрсдэл суурилсан сэтгэлгээг ашигладаг байна. Процессын хандлагыг ашиглахад зорьсон үр дүн шаардлагыг зөв ойлгох, за, процессыг үн цэн бий болгож байна уу гэдгээр нь харах, мэдээлэл өгдөл тулгуурлан процессыг сайжруулах, тогтвортой урьдчилан таамаглах боломжтой үр дүн гаргах, шаардлагыг хангаж хэрэглэгчийн сэтгэл амжийг нэмэгдүүлэх, хоорондоо уялдаа холбоотой процессуудыг ойлгож удирдахад тусалдаг. Маш товчноор дүгнж хэлэхэд процессын хандлага гэдэг нь хилцс нэгж тус бүр тусдаа биш, эцсийн хэрэглэгчид чиглэж хамтран ажиллах арга юм. Ингэснээр эрсдлүүд багасж, үр дүн тогтвортой чанар сайжирч ирдэг байна. ISO 9001 стандарт маань нийт 10 бүлэгтэй. За, стандартын 1-3 дугаар бүлэг тухайн стандартын зорилго, хамрах хүрээ, нэр томьёог тайлбарласан байдаг. Харин 4-10 дугаар бүлгийн заалтууд нь бидний дагаж хэрэгжүүлэх, мөрдөх шаардлагатай зүйл заалтуудыг тайлбарласан байдаг.
За энэ зурган дээр байгууллага чанараа эрхэм удирддаг бүхэл тогтолцоог нэг дур харах ийм боломжтой зургийг энд харуулж байна. Бид хэрэглэгчийн шаардлагаас эхлээд ажлаа төлөвлөж, гүйцэтгэж, шалгаж, сайжруулснаар хэрэглэгчийн сэтгэл ханамжид хүрдэг тасралтгүй үйл явцыг энэ зургаар харуулсан байна. За энэ зургийн зүүн талд байгаа нь байгууллагад нөлөөлдөг гадаад хүчин зүйлсийг харуулсан байна. Үүнд байгууллагын нөхцөл байдал, сонирхч талуудын хүлээлт хамгийн гол нь хэрэглэгчийн шаардлагууд ордог. Өөрөөр хэлбэл бид юу хүссэн дуртай хайдаг биш, гадаад орчноос ирж би шаардлага нөлөөнд тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг. За бид эхлээд төлөвлөлт хийдэг. За энэ шатанд юу хийх вэ? Ямар зорилгот хүрэх вэ гэдгийг 6 дугаар бүлэгт тодорхойлж гаргаж ирдэг. Мөн болзошгүй эрсдэл юу байна? Ямар боломж байна вэ гэдгийг урьдчилан бодож төлөвлөдөг. За 5 дугаар бүлэг буюу манлайл хэсэг маань зургийн яг голд байрлаж байна. Энэ нь ямар ч үйл явцад удирдлагын оролцоо, дэмжлэг, чиглэл маш чухал гэдгийг харуулж байна. Удирдлагын дэмжлэг байхгүй бол тогтолцоо бүрэн ажиллаж чадахгүй. За стандартын 7-8 дугаар бүлэг төлөвлөсний дараа бид ажлыг хийх боломжийг бүрдүүлнэ. Үүнд хүний нөөц, сургалт, тунагд хөрөмж, орчин, мэдээлэл зэрэг багтдаг. Өөрөөр хэлбэл ажлыг амжилттай хийх нөхцөлийг бүрдүүлж байж гүйцэтгэл эхэлдэг. Ажлаа хийсний дараа бид заавал хянаж, шалгаж, үнэлэх шаардлагатай. За үүнийг бид гүйцэтгэлийн үнэлгээ буюу 9 дугаар бүлэг дээр харж байна. Төлөвлөсний даваа хийж чадсан уу? Чанар ямар байна вэ? Хэрэглэгч сэтгэл хангамжтай байна уугүй юу гэдгийг үнэлж үзэх шаардлагатай. Энэ шатанд хэмжилт, хяналт, дотоод аудит гэсэн хэсгүүд ордог. За 10 дугаар бүлэг буюу сайжруулалт хэсэг. Шалгасны дараа бид сайжруулалтыг хийх шаардлагатай. Юу сайн хийв, юуг сайжруулах хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлоод ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхойлно. Алдаа гарсан бол хэн нэгнийг буруутгах биш, системээ сайжруулахад бид төлөвлөх шаардлагатай. Энэ зураг маань тойрог хэлбэртэй байгаа нь бас муучиртай. Төлөвлөх, гүйцэтгэх, шалгах, сайжруулах процесс нь нэг удаагийнх биш, байнгын давтагддаг. Ингэж байж чанар доктортой сайжирна. Энэ бүх тогтолцооны эцсийн зорилго бол хэрэглэгчид хүрч буй бүтээгдэхүүн үйлчлэгээ юм. Хэрв тогтолцоо зөв ажиллавал хэрэглэгч сэтгэл хангамжтай байна. Хэрэглэгч сэтгэл хангамжтай байна гэдэг нь манай тогтолцоо зөв ажиллаж байна гэдгийг харуулж байна. За дараагийн бидний ойлгох ёстой түлхүүр ойлголтуудын нэг нь PDCA цикл юм. PDCA цикл бол үр дүнтэй ажиллах арга юм. За түрүүчийн слайдууд дээр бид мөн PDCA циклийн тухай дурдсан. Энэ арга нь 4 үе шаттай дэлгэр үе шатуудыг давтах байдлаар үйл ажиллагаагаа сайжруулж ажлыг доктортой үргэлжлүүлэх боломжтой юм. PDCA цикл нь эрсдэл суурилсан сэтгэлгээг хослуулсан үйл явцын аргачлал суурилдаг. Энэ үйл явцын аргачлал нь байгууллагын үйл явц ба тэдгээрийн харилцан үйлчлэгийг төлөвлөх боломж бүрдүүлдэг. PDCA гэсэн энэ 4 үсэг нь төлөвлөх буюу план, хэрэгжүүлэх хийх гүйцэтгэх буюу do, хянах шалгах буюу check, сайжруулах байнгын сайжруулалт хийх буюу action гэсэн энэ 4 үгийн эхний 4 үсгээс бүрдсэн ийм товчлол үг юм аа. За дараагийн бидний ойлгож мэдэх ёстой түлхүүр ойлголтуудын нэг нь чанарын менежментийн зарчмууд байдаг. ISO 9000 стандартад чанарын менежментийн 7 зарчмыг дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Эдгээр зарчмуудыг ISO TC 176 техникийн орооны олон улсын мэргэжлүүд хамтран боловсруулж шинжилсэн. Мөн эдгээр зарчмууд нь ISO 9000 стандартыг боловсруулах үндэс болгож ашигласан байдаг бахнэ. Эдгээрүүд нь шууд шаардлага биш, харин 9001 стандартын шаардлагуудын суурь ойлголт болж өгдөг бахнэ. За эдгээр 7 зарчмыг товчхон тайлбарлахад хэрэглэгч төвлөрөх юм зарчим байна. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг ойлгож түүнийг хангах, давуулахыг зорих нь энэ стандартын гол зарчим болж өгдөг. За манлайл буюу удирдлага тодорхой зорилго, чиглэл тогтоож хүмүүсийг нэг зорилгын төлөө нэгтгэх нь чухал байдаг бахна. Хүмүүсийн оролцоо буюу ажилтан бүрийн оролцоо, мэдлэг чадвар, менежментийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлж, доктортой хадгалахад чухал байдаг. Процессын хандлага буюу ажлыг процессор нь харж уялдаа холбоотой удирдлах нь чухал. Сайжруулалт буюу байгууллага байнга сайжрах ёстой, зогсолтгүй хөгжих ийм зарчим байдаг бахна. Баримтад суурилсан шийдвэр
буюу нотлохоонд үндэслэн шийдвэр гаргах. Таамагаар биш бодит мэдээлэл баримтат тулгуурлан шийдвэр гаргах нь чухал. Харилцааны удирдлага менежмент буюу ханган нийлүүлэгч түншүүдтэйгээ сайн харилцаа тогтоож хамтдаа амжилтанд хүрэх нь энэ стандартын мөн гол зарчим байдаг байна. Эдгээр 7 зарчим нь ISO 9000 стандартын суурь философи юм. Эдгээрүүд нь шууд шалгагдах шаардлага биш, харин шаардлагуудын үндэс болдгоороо онцлогтой байдаг. ISO 9001 стандарт нь өмнөх слайдн дээр хэлсэнчлэн 10 бүлэгтэй. За 1-р бүлэг нь хамрах хүрээ, 2-р бүлэг нь норматив штаталт, 3-р бүлэг нь нэр томьёо ба тодорхойлтыг тайлбарладаг. 4-өөс 10-р бүлэг нь шаардлагын бүлэг заалт буюу 4-р бүлэг нь байгууллагын төлөв байдал, 5-р бүлэг манлайлал, 6-р бүлэг төлөвлөлт, 7-р бүлэг тулгуур хүчин зүйл буюу нөөц, 8-р бүлэг нь ажиллагаа, 9-р бүлэг нь гүйцэтгэлийн үнэлгээ, 10-р бүлэг нь сайжруулалт гэсэн нийт 10 бүлэгтэй байдаг байна. Энэ стандарт нь 2016 онд үндэсний стандарт болон батлагдсан байдаг. 2014 оноос хойш ISO-гийн стандартууд маань нэг ижил бүтцтэй болж ирсэн байдаг. За үүнийг бид дээд түвшний бүтэц гэж нэрлэдэг. Тэгэхээр дээд түвшний бүтэц гэж яг юу гэсэн үг юм бэ? Дээд түвшний бүтэц гэдэг нь ISO-гийн менежментийн тогтолцооны стандартуудыг ижил логикод ижил бүтцтэй болгох зорилгоор гаргасан нэгдсэн загвар бүтэц юм. Энэ бүтэц нь ISO-гийн менежментийн стандартын хамтарсан техникийн хороодуудын ажлын үр дүн байдаг. Энэ бүхэн нь ISO-д хамаарах журам 2014 оны 5 дахь хэвлэл авсралтад тусгагдсан байдаг. За яагаад дээд түвшний бүтэцийг хэрэглэхийг шаардсан бэ? Үүний зорилго нь стандартуудыг хооронд нь илүү уялдаа холбоотой болгох, нэг мөр, нэг хил, нэг загвар бүтэцтэй болгох, илүү ерөнхий, олон салбарт хэрэглэхэд хэлбэр болох зорилготой байсан. Ялангуяа өөрсгөний салбарт илүү сайн хэрэглэгдэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой байлаа. Иймээс 9001 стандарт нь дээд түвшний бүтэцийг мөн дагамурдсан. Мөн тухайн стандарт бүр нь өөрийн салбарын онцлогоос шалтгаалаад нэмэлт салбарын тусгай шаардлагуудыг нэмж болно гэж үздэг. Дээд түвшний бүтцийн үндсэн хэрэглэгчид нь ISO-гийн техникийн хороодууд, дэд хороодууд, төсвийн хороод, менежментийн тогтолцооны стандарт боловсруулахад оролцдог бусад хүмүүс байдаг байна. За хэрэглэгч байгууллагад харин энэ ямар ашигтай юм бэ гэхээр энэ хандлага нь стандартуудын хэрэглэгчдэд өгөх үнцнийг нэмэгдүүлэх зорилготой. Ялангуяа нэг байгууллага олон стандарт зэрэг нэгжүүлэхэд тэдгээрийг нэгдсэн менежментийн тогтолцоо болгон удирдахад илүү хэлбэр болж ирж байгаа. Өөрөөр хэлбэл стандарт бүр тусдаа өөр бүтцтэй байгаа болоод байгууллага нэг систем дотор олон стандартыг уялдуулж ажиллах боломжийг нэмэгдүүлж өгч байна гэсэн үг байна. За ирээдүйн ISO менежментийн тогтолцооны стандартуудын суурь болж ирж байгаа. Дээд түвшний бүтэц нь ирээдүйд гарах, мөн шинжлэгдэх ISO менежментийн тогтолцооны стандартуудын гол цөм буюу суурь бүтэц болж байгаагаар онцлогтой. За ISO-гийн үндсэн санаа нь байгууллага олон тусдаа системтэй биш, нэг менежментийн тогтолцоотой байх нь хамгийн зөв гэж үздэг. За дээд түвшний бүтэц нь ISO-гийн менежментийн тогтолцооны стандартуудыг ижил бүтцтэй болгодог загвар юм. Ингэснээрээ стандартууд уялдаа сайтай хэрэглэхэд хэлбэр болдог, олон стандартыг зэрэг хэрэгжүүлдэг байгууллагад нэгтгэхэд амар болдог гэж дүгнэх байна. За дараах хүснэгтээр та бүхэн ISO 9001 стандартын ерөнхий бүтцийг харж байна. За гэхдээ цэнхэр дүрсээр илэрхийлсэн шаардлагууд нь дээд түвшний бүтцийн суурь шаардлагууд гэж ойлгож болно. Харин хар сарлаар илэрхийлсэн шаардлагууд нь тухайн стандартын чанартай холбоотой салбарын тусгай шаардлагуудыг харуулж байна гэж ойлгож болох нэ. За эдгээр хар сарлаар төрсөлсөн шаардлагуудад чанарын менежментийн 7 зарчмууд шингэж тайлбарлагдсан байдаг. ISO стандартыг хэрэгжүүлснээр байгууллагад маш олон давуу тал ач холбогдлыг өгдөг. ISO стандартууд нь үн цэн тулгуурласан бөгөөд амьдралыг илүү хэлбэр, аюулгүй, илүү сайн болгож олон улсын доктортой хөгжил тууштай нэмэр оруулдгаараа онцлогтой. Стандарт нэвтрүүлснээр байгууллагын хэрэглэгч ажилтны сэтгэл ханж өсдөг. Борлуулалт компани үн цэн өсдөг. Ажлын байрны уялдаа холбоо, мэдээлэл солилцоо сайжирдаг, хяналтын тогтолцоо сайжирдаг, байнгын сайжруулалтын үр өгөөж дээшлдэг гэх мэт маш олон давуу тал ач холбогдлууд бий болно. За стандарт хэрэгжүүлснээр маш олон ач холбогдол үр дүнгууд гардаг.
За байгууллагын үйл ажиллагаа үйл дата болдог, ажилтны оролцоо, хариуцлага нэмэгддэг, хэрэглэгчийн сэтгэл ханамж нэмэгдэнэ, эрсдэл суурилсан сэтгэлгээ, үйл явцын хандлагад суурилж байнгын сайжруулалт хийх боломжууд нэмэгддэг, үйл тохирол эрслээс урьдчилан сэргийлэх боломжтой болдог, дотоод аудит хяналтын тогтолцоо сайжирдаг, нотлохын суурилсан шийдвэр гаргалтууд нэмэгддэг. ISO стандартуудыг нэвтрүүлж хэрэгжүүлснээр байгууллага нь доктортой хөгжлийн зорилтуудад шууд хувь нэмрээ оруулж байдаг. Доктортой хөгжлийн зорилтууд нь нийгэм эдийн засаг, байгаль орчин гэсэн 3 тулгуурт суурилан доктортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримтчиг юм. Доктортой хөгжил 2030 хөтөлбөрийг анх 2012 онд Рио де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжил бага хурлын үеэр анх санаачилсан байдаг. Доктортой хөгжлийн зорилго нь 2015 онд хэрэгжилтийн хугацаанд дуусгар болж буй мянганы хөгжлийн зорилтуудын үргэлжлэл болсон төлөвлөлт юм. 2015 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 70-р чуулган болж доктортой хөгжлийн 17 зорилго 169 зорилтыг баталж 2016 оны 1 сарын 1-ээс доктортой хөгжлийн зорилго албан ёсоор дэлхийн нийтээр хэрэгжиж эхэлсэн. За доктортой хөгжлийн 2030 хөтөлбөр дээр үндэслэн манай Монгол улсын засгийн газар маань доктортой хөгжил 2050 хөтөлбөрийг бас батлан гаргасан байдаг. Түрүүн хэлсэнчлэн доктортой хөгжлийн зорилтуудад ISO стандартыг хэрэгжүүлсэн байгууллагууд шууд хувь нэмрээ оруулагч болдог. За өөрөөр хэлбэл ISO 9000 стандартыг хэрэгжүүлснээр доктортой хөгжлийн 1, 5, 9, 12, 14 дугаар зорилтуудыг шууд хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг гэж үздэг байна. За өөрөөр хэлбэл 1-р зорилт буюу ядуурлыг устгах, 5-р зорилт хүйсийн тэгш байдлыг хангах, 9-р зорилт аж үйлдвэр, инновац, дэд бүтцийг хөгжүүлэх, 12-р зорилт буюу хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, 14-р зорилт буюу ус гол мөрнийг хамгаалах гэсэн эдгээр зорилтуудад шууд хувь нэмрээ оруулж байдаг байна. ISO 9001 стандартын танилцуулга сургалт маань өгөр өндөрлж байна. Анхаарал сонсон та бүхэнд маш их баярлалаа. Дэлхийн стандартыг Монгол улсдаа нутагшуулах, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулагч танай байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.